back test хийж үзээ дараа нь forward testing буюу demo-доор хийж үзээд ингээд явж чад хэдэн жил болно гэж тайлбарлаа. Жилээр ярьсан шүү дээ. Тэгээ яг миний зүгээр яа шүү. Тэр хэдэн жил гэдэг нь миний харж исэн туршлага шүү те. Би өөрөө ч гэсэн айгүй их удаан суралцсан болж таарах гэдэг шүү дээ. Тасралтгүй 5 жил орчим алдсан. Хэдэн 100 данс стац хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ 2-7 хоног моногоор ярихдахгүй шүү дээ. Хэдэн сар мараар ярихдахгүй шүү дээ. Хэдэн жилээр яригдчихэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг би ингэж хэлж байгаа нэг шалтгаан нь битгий өөрийгөө сарын дотор би чадахгүй байна. 2-7 хоногийн дотор болсонгүй гэж хязгаарлаач хэлэх гээд байна. Угаасаа тэгж хэдэн 7 хоногийн дотор болдог зүйл бол биш. Тэгэхээр энэ хэдэн жилээр болдог үйл явдал учраас наан цөөхөн хугацаанд оролдож үзээд энэ болохгүй биш үү гэж бодож өөрийгөө шаналлах ямар ч шаардлагагүй л гэхэд. Тэгэхгүй бол нэг юм байгаа байхгүй. За би энд өөрийнхөө бас нэг ийм нууцаасаа magic одоо HD нууцаасаа хуваалцчихъя заяа. Энд би ийшээ анхаарал хандуулдаг. Миний фокус дандаа энэ ч явж идэг. За миний анхаарал хандуулж байгаа ганц зүйл нь би энэ процесс руугаа анхаарал хандуулдаг. Процесс гэхээр би өөрийн гэсэн сетап гаргаад авцсан энийг 1 2 3 алхам 4 алхамтай ч юм уу хэдэн алхамтай тэрийгээ сайн хийж чадахгүй юу гэдэг дээр л зөвхөн анхаарлаа хандуулдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ би энэ процесс донд нэг алдаа байх юм бол би ашигтай гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр би дандаа энэ процессуудаа засч явж идэг гэсэн. 4 үйлдэлтэй байхаар ашиг хийдэг юм байна. Тэгвэл 5 үйлдэлтэй байх юм уу? 6 үйлдэлтэй байх юм уу? Эсвэл үйлдэл нь ихтэй байгаа юм уу? 3 үйлдэлтэй байх юм уу те? Энэ хитэн юу нь миний яг хийж байгаа зүйл дотор миний үйлдэл нь буруу байгаад байгаа учраас гарч ирж байгаа үр дүн буруу байгаад байна. Тэгэхээр миний үйлдэл би өөрөө хийхдээ акшн гэдэг зүйлийг хийхдээ ямар үйлдэл хийх үү гэдэг байна. Тэр үйлдэл нь илүү үйлдэлүүд хийгээд байгаа юм уу? Дутуу үйлдэлүүд хийгээд байгаа юм уу? Хэрвээ би тэр үйлдэлүүдийнхаа дистараллыг секвенсийг бодлын процесс гэж нэрлэдэг. Энэ бодлынхаа процессыг хідэн алхамттай байх уу, ямар алхамттай байх уу гэдгийг бүгдийг хараад энэ алхамтууд зөрчих юм бол буруу байх юм бол миний арилжааны үр дүн буруу гарч ирэх гээд байгаа. Дандаа лостой гарч ирэх гээд байгаа. За дандаа лостой гарч ирээд байгаа учраас би 100 арилжаа хийгээд эрсдэл шиг харцаагаар үр дүнг хараад би алдагдaltaй болчтой байж гэдгийг харчлаа тий. Ягаад гэвэл миний бодлын процесс буруу буюу үйлдэл нь өөрөө буруу байгаад байгаа учраас. Тэгэхээр би энэ үйлдэлүүдээ дандаа засч явдаг гэсэн. Хэрвээ би анхаарал хандуулахдаа мөнгө гэдэг зүйл рүүгээ эсвэл болвол би TP авсан уу? Stop loss авсан уу гэдэг зүйл рүүгээ анхаарлаа хандуулах юм бол би айгүй их шаналлтай байх гэдэг. Эндээс би юу ч сайжирч чадахгүй. За би мөнгө хийж чадахгүй байна гэдэг дээр анхаарлаа хандуулчих юм бол мөнгөн дээр анхаарлаа хандуулчих юм бол гарч байгаа үр дүн нь яах вэ гэхээр мөнгө хийх үү хийхгүй юу гэдгээсээ хамаарат би айгүй их шаналлтай байна. Мөнгө хийх бүртээ би баярлна, мөнгө алдах бүртээ шанална гэж ойлгох гэдэг. За тэрнтэй ижилхэн TP авах бүртээ баярлна, stop loss авах бүртээ гутрна. Тэнгуут арилжаа дандаа stop loss TP гэдээ ээлжлээд яваад байгаа учраас би нэг бол баярлаад, нэг бол гутраад байхгүй. Гутраад байгаа юм л та. Тэгтээ би ийшээгээ анхаарал огт хандуулдаггүй учраас би ямар мөнгө хийх юм ч надад хамаагүй, TP авах нь ч хамаагүй, stop loss авах нь ч надад хамаагүй. Би ийшээгээ огт анхаарлаа хандуулдаггүй гэсэн. Тэгэхээр би ийшээгээ зөвхөн анхаарлаа хандуулдаг учраас надад юу чухал вэ гэхээр миний энэ ажиллаж байгаа үйлдэл хийж байгаа процесс нь өөрөө зөв байна уу, буруу байна уу? Би энийгээ зөв хийж гинүү, буруу хийж гинүү? Зөв хийгээд ах юм бол тэгээ болоо. Энд үр дүн гарч ирнэ. Үр дүн гарч ирэхдээ эндээс TP авах уу, stop loss авах уу гэдэг надад огт чухал биш. TP авсан ч надад хамаагүй, stop loss авсан ч надад хамаа байхгүй. Ягаад гэвэл энэ миний анхаарч байгаа зүйл биш байгаа. Миний анхаарч байгаа гол зүйл бол би үйлдэлээ зөв хийж гинүү. Энэ үйлдэлийг энэ дараалал байгаа шүү дээ. Энэ дарааллуудаа зөв хийж гинүү, хийж чадахгүй байна. Тэгээд хийж ивэл болоо. Тэр нь үр дүн нь өөрөө stop loss болно, нэг бол TP болно. Гэхдээ урт хугацааны арилжаагаар 1 арилжаа, 2 арилжаа, 3 арилжаа, 4 арилжаа, 5 арилжаа, 6 арилжаа ингэж явсаар байгаад 100 арилжаа хийхээр үр дүндээ зарим нь нэмэгтэй, зарим нь хасахтай. Гэхдээ хасахтай гарахтаа $1 алдаад хасахтай гарахтаа $1 алдчихъя. Нэмэгтэй гарахтаа би энэ дээр $4 олоод авах юм бол 100 арилжааныхаа
За ингэж л та 70 за 60 ярилцаа нь алдсан болчих. 40 ярилцаа нь винтэй вэ. Гэтэл би ялж байгаа. Чи хамгийн инээдтэй нь бүр юу байгаа байхгүй. Надад 21% л хэрэгтэй байна. 3 юугаар бодох юм бол нэг хэрцэн 3-аар бодоход нэг хэрцэн 4-оор бодоход 21% л хэрэгтэй байна. Тэгэхээр би чи 21% байтугай 40 руу ороод ир 40%-ийн win rate руу ороод ирэхээр чи бүр галзуу ярилцаа болох гэдэг байхгүй. Надад бүр 21 л хэрэгтэй байна. 21%. Энд чи 80%-ийг би алдсан байж болох гэдэг шүү дээ. Тэгтэл би ашигтай гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа би дандаа явж идэг учраас надад юу чухал вэ гэхээр энэ явж байгаа процесс нь чухал болохоос биш энд мөнгө хийн үү алдна уу би тэр юу гэдэг тэр арилжаа онно уу байна уу надад огтхомаа байхгүй. Энэ нэг л арилжаа шүү дээ. Нэг арилжаан дээр гутраад энэ өөрөө цаашгаа хэдэн зуун арилжаа явах хэвээр. Тэр хэдэн зууг арилжаа хийгээд эндээс засч явахын тулд нэлээд цаг хугацаа шаардна гэж хэлдэг байна. За олон жил шаардагдана. Тэгээд олон жилийнхаа явц 100 арилжааныхаа явц 200 арилжааныхаа явцад юунууд ингээд баг багаар засагдаал эндээс сайжраал энэ дээр юм ойлгоо сайжраал засаал ингээд яваад байна гэсэн. Окей. За энэ би өөрөө ингээд арилжаагаа оруулаад энэ дээр юу хийсэн гэдгээ ингээд хийгээд явдаг тийм юугаа. Миний сүүлийн хэдэн жилийн арилжаа явж байгаа лээ. Энэ ч баг 2 3 дахь жилийнх нь арилжаа явж байгаа. Хаана орсон, хаана гарсан, энэ чи алдсан, энэ дээр онсон, энэ дээр ингэсэн. За энэ буруу арилжаа боллоо. За одоо энэ дээр засъя, тэрэн дээр ингэсэн гэж ингээд яваад. Энэ өөрөө тэгтээ яаж яваад байгаа юм гэхээр тасралтгүй явж байгаа процесс. Хэдэн жилээр явж байгаа процесс байгаа. Тэгэхээр яг энэ шигээ би яг өөр хүмүүсийг ч гэсэн ингээд давхар ингээд менталаа сургаад хажууд нь хийгээд явж идэг. Тэгэхээр бусад хүмүүс ч гэсэн ямар ч ялгаа байхгүй. Яг надтай ижилхэн баг багаар ингээд алдаагаа олоодсаал ингээд олон арилжаа дундаас ингэж зөрүү гаргаж ирж явдаг. Тэгэж арилжааныхаа процесс руу анхаарлаа хандуулж явж байхдаа хамгийн гол нь энийг мартчихдаг байгаа. Тэгэхээр болчихж байгаа байхгүй. Энэ бол энийг бодоод ямар ч шаардлага байхгүй байгаа. Угаасаа анхаарал хандуулаад юу гэдэг ийшээгээ анхаарал хандуулаад би сайжрахгүйгээс хойш энэ рүү анхаарал хандуулах ямар ч шаардлагагүй болчихж байгаа юм. Зөвхөн ийшээгээ анхаарал хандуулчихаар би сайжраал яваад байна. Тасралтгүй сайжирна. Тэгээд эннийхээ үр дүнд би угаасаа хүссэн хүсээгүй би өөрөө процессыг сайжруулад би өөрөө сайжраад яваад байгаа учраас TP гэдэг юм аваад байна. TP гэдэг зүйлийг авч байгаа гэдэг нь өөрөө энэ цаана мөнгө хийж байгаа гэдгийг хэлэх гээд байгаа шүү дээ. Энэ өөрөө хоёр дахь үр дүн болж гарч ирэх гээд байгаа. Би энэ рүү анхаарал хандуулах ямар ч шаардлагагүй хүссэн хүсээгүй энэ өөрөө ороод ирнэ. Хэрвээ би энийг сайн хийж чадах юм бол нэгдүгээр алхмаа сайн хийж чадах юм бол хоёрдугаар алхам хүссэн хүсээгүй өөрөө ороод ирнэ. Тэгэхээр би энэ рүү анхаарал хандуулах ямар ч шаардлага байхгүй болоод энэ рүүгээ зөвхөн анхаарлаа хандуулж явдаг гэж хэлэх гээд байгаа юм тийм. Тэгэхээр энэ хамгийн зөв алхам болов. Тэгэхээр энэ өөрөө дээр явж байгаа нэгдүгээр явж байгаа алхам өөрөө 7 хоног, 2-7 хоног, 3-7 хоногоор явдаггүй хэдэн жилээр явдаг процесс. Гэхдээ угаасаа зам нь тэр юм чаддаг л. Өөр хүнийг би сайжруулах гэж хурдан хугацаанд сайжруулах гэж үзсэн. Тэгээд хурдан хугацаанд сайжруулах боломжгүй. Заавал хүн алдаа хийж тэндээсээ ухамсарлаа